Гал үндэстэн холбооны гишүүд сэтгүүлчдээр дамжуулан хууль хяналтын байгууллагын шаардлага хүргүүлж байна. Шаардлагад 3 зүйлийг тодорхой бичжээ. Нэгд ар гэрээхэнд нь мэдээлэлгүй баривчсан учраас яагаад баривчсан ямар зүйл ангар хорж байгаа зэргийг хийх гэж байна. Хоёрт нутаг чөлөөлөх ажиллагаа гэх нэрээр компаниуд руу буудаж байх үед бичсэн бичлэгийг буцааж олох гэлээ. Харин гуравт мөнхөр нарыг даруйсуулахыг шаардсан юм а. Монголын цагдаа шүүх прокурорын энэ үйлдэл нь Монгол улсын хуулийг уландаа гიშгэж үл тоогчдыг дэмжсэн, эх орончдыг хэлмэгдүүлэн, эх орон уул усаа хамгаалан тэмцсэн ард иргэдийн зоригийг мохоож, амийг нүдэх босромог санаархал болсон төдийгүй төрийн хуулийг хэрэгжүүлэх ингэхдээ улс үндэстнийхээ эрх ашигыг дээдлэх үүргээ хөсөрдүүлж, хууль зөрчигчдийн талд зогссон. Гал үндэстэн холбооны зарим нэг гишүүдийг яагаад баривчлах болсноо цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн алба өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн. Мөнхөр нарын 4 хүнд эргэн хуулийн 153 2 дахь заалтаар эргэн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хүмүүсийг ар гэрээхэнтэй уулзуулахгүй, эргэлт оруулахгүй байгаа гэж холбооны гишүүд хэлсэн. Тэгвэл цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийнхний мэдгдснээр хоригдож байгаа иргэдэд ар гэрээхний хоол хувцас өгөх боломж нээлттэй байгаа гэж байна. Энэ асуудлаар би цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийнхнөөс ярилцлага тайлбар авах гэсэн боловч одоохондоо шалгаж мөрдөж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна гэж байна. Болортой мэдээллээ.